Ийм хөө богд зонхоо Ламбер Ёндан ширжир хэмээх одоо номондоо өөрөө одоо орчлонгийн далайд хэрхэн одоо унсан түүнчлэн их болсон амьтан бүгдч тэр мэт одоо орчлонгийн далайд одоо унсан зовлонтой байгааг одоо үзээд амьтныг одоо гэтлэхийн одоо их үүргийг одоо аваад бодийн сэтгэл дээдийг одоо судлахад одоо ажиллан хайрлаач хэмээн одоо альдсан байдаг. Тэгэхээр зэрэг үнэхээр бид нар одоо энэ орчлонгийн зовлонд хэрхэн яаж одоо нэрвэгдэж байгаа яг түүн шиг их болсон одоо хамаг амьтан бүгдч гэсэн тийхүү одоо орчлонгийн зовлонд одоо нэрвэгдсэн байгаа. За үүнийг одоо ойлгоод амьтан бүгдийг одоо энэ орчлонгийн зовлонгоос гэтлэх үүргийг одоо авсан бодийн сэтгэлийг одоо төрүүлэхэд бол ажиллан одоо хайрлаач гэсэн ийм одоо утгатай үг юм аа. За тиймээс одоо бид нар бол хамаг амьтны одоо тусын тулд бодийн сэтгэлийг одоо төрүүлэх нь бол хамгийн одоо чухал юм. За тийм учраас аль чадах чинээгээр одоо бодийн сэтгэлийг одоо төрүүлэх тэгээд бодийн сэтгэлтэй одоо байх юм бол бид нар хамаг амьтанд одоо тусалж чадна. Хамаг амьтан бол бидэнд бол хэмжээшгүй одоо ачтай. Тэгэхээр бид нар өөрсдөө маш түргэн одоо бурхны хутгийг одоо олчих юм бол тэр төдийгөр бол хамаг амьтанд одоо тусалж чадах ийм одоо юм. За тийм учраас бол амьтны тусын тулд бурхны хутгийг маш түргэн олё гэсэн энэ одоо бод сэтгэл бол чухал юм аа гэж ингэж одоо үзэж байгаамаа. За тиймээс ямарваа нэгэн одоо буян одоо хийхдээ түүнийг одоо зөв сэтлэр одоо хийх хэрэгтэй. Тэрэн дундаасаа ялангуяа хуурмаггүй одоо бод сэтгэлийн одоо үүднээс хийх юм бол тэр буян одоо хамгийн одоо сайн одоо буян болно. За тиймээс энэхүү одоо ганжуурын лүнг одоо сонсож байгаа энэ одоо буянаа болвол бод сэтгэлийн одоо үүднээс одоо сонсох юм бол хэмжээшгүй одоо их одоо буян болно. За тийм учраас бод сэтгэл гэдэг бол ямар хуу сэтгэл байдаг юм бэ гэдгийг сайтар одоо тодруулан одоо бясалгаад тэгээд түүнийхээ үүднээс одоо дөөгдөн энэхүү номыг одоо сонсох нь чухал учраас их болсон одоо хамаг хязгааршгүй одоо хамаг амьтан бүгдийн тусын тулд би төгсгөгөөсөн одоо бурхны хутгийг маш түргэн одоо олъё. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё хэмээн номыг одоо сонсохын тэр бүхэн явдал одоо ямар байдгүй яг түүнчлэн одоо сонсоорой.